Өнгөрсөн үйл эрчим хүчний системийн оргил ачаалал 1800 мегаватт хүрсэн. Ирэх өвөл 1950 мегаватт хүрэх магадлалтайг мэрэгжилтнүүд анхааруулсан. Тэгвэл говь сүмбэр дунд говь Булган Хэнти Өвөр Хангай аймагт нарны станц батарей хоригдлуурын систем байгуулснаар оргил ачааллын үед 135 мегаватт сэргээгдэх эрчим хүчийг нийлүүлэх боломжтой. Харин үүнийг хэрэгжүүлэх үүднээс сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалт зарлаж байгааг мэдээллээ. 5 аймаг дээр энэ төслүүдийг хэрэгжүүлнэ. Ингээд одоо өвөл бэлтгэх ажлуудыг хийж та салхитай улс нар салхиа ашиглая гэж л одоо зорж байгаа шүү дээ. Тэгэхээр яг өмнөх энэ сонгон шалгаруулалтаас гол ялгаатай нь бичиг баримтын суурилаг төрөл гэхээр техникийн нөхцөл бусад бүх бичиг баримтын эрчим хүчний яамнаас хангаж ийн гэсэн үг. Тэгэхээр хувийн хвшлүүдийг одоо нээлттэй оролцох өөр хэрэгтэй. Ил тод хурдан шуурхай зохион байгуулж юм 7 сарын 1-ний өмнө гэрээ байгуулж эхлэхгүй бол өдөр амжихгүй шүү дээ хугацааны хувьд. Өрсөлдөөн сонгон шалгаруулалтаар хэрэгжиж гэдэг нь эрчим хүчний яам буюу захиалагч талаас энэ төсөл хэрэгжүүлэх газрын байршил төслийн хүчин чадал, жилд үйлдвэрлэх хэмжээ энэ төсөл хэдэн жилийн хугацаанд үргэлжлэх үү, хичнээн жилийн хугацаатай гэрээ байгуулах уу, холбогдох техникийн стандартууд тавигдаад цогц одоо бичиг баримтыг бэлдээд одоо энэ олон улсын аукционыг зарлана. 5 аймагт сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалт 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ төрлийн бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй. Үндэсний компаниуд аж ахуйн нэгжүүдэд дэмжих хүрээнд засгийн газар анх удаа сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнд сонгон шалгаруулалт зарлаж байгааг инхүү мэдээлж байна.